За үзэгчдээ ингээд манай нэвтрүүлгийн маань ээлж дугаар одоо ар хангаа аймагт байдаг одоо Өгийн нуурнаас та бүхэндээ хүрч байна. Өгийн нуурн дээр ирээд байж байна. Тэгээд өнөөдрийн бидний барих одоо гол загас гэх юм бол мөнгөн цагаан болон алган загас барина. Яагаад мөнгөн цагаан алган гэхээр яг өнөөдрийн үед зав олдсон муутай байна. Хүн аял одоо жуулчилж яваа, аялж яваа хүмүүс их байгаа учраас зав олдохгүй байна. Ямарс эрэг дагуу сайхан загасчлан одоо алган загас болон мөнгөн загас барих болно. Тэгээд загслах газараа бид бүхэн одоо ирчээд байна. Тэгээд өгөө загслан өгөөшөө өгсөрчлээ. Тэгээд одоо имамаар үзэндээ тэгээд та бүхэн одоо юу болох нь одоо хамтдаа харцгаая. За үзэгчдээ алган загас ирлээ. Сайхан байна. Өгөөшөө өвдөх юм бол бэлснэ өгөөшөнд барьж байна. За алган барьлаа. Цаа шидчихээ. За дахиад нэг шидчихээ да. Too close to the flame, calling out Father, hold fast and we will watch the flames burn on and on the mountainside. Desolation comes upon the sky. Now I see fire inside the mountain. I see fire burning the trees. I see fire. За үзэгчдээ ингээд бидний дараагийн газар болох одоо бид Өгийн нуурн дээр ирээд байна. Тэгээд яг сайхан өдөр байна. Тэгээд алган болон одоо цухаа загас барих гал идэж байна. Алган загас бол сайхан барих байна. Тэгээд өгөөшөө өвдөх юм бол снаа воблер тэгээд поплор барьж байна. Тэгээд загсны өвдөх юм. Үгүй яг энэ төсрөөд байна. Өгөөшөө өвдөх миний хэрэгж байгаа өгөх юм бол попор байна. Попрог гэсэн жоо идэвхтэй авч байна. Доо загс өгч чинь да. За алган загс баригдчих байна.
Сайхан баа өндөр загсны идэвхтэй өгөх юм бол за байж байгаа. За. Миний за барж байгаа өгөх юм бол одоо поппер гэж та бүхэн мэднэ. Одоо ихэвчлэн загасчилдаг. Усны мандалтайгүйр явдаг одоо өгөөш. Ой за мулт. Тэгээ попперыг ер нь бол хүмүүс асуудаг. Тэгээд яаж тоглуулах вэ? Попперыг хэрхэн загасчлах вэ гэж асуудаг. Тэгээд тэр дээр яг анхан шатны мэдгдэх үгүй гэж бодлоо. Тэгээд яа гэхээр за ямар ч ялгаа байхгүй. Шиддгээрээ шиднэ. За тэд буулаа. Тэгээ огцон юм хөтлөхөд юм. Усны мандал дээр долгион үүсэж өгч байгаа юм. Огцон толцснаар. За тэр. Ийм огцон мөлөнд одоо тоглолт хийж өгнө. Усыг урд ингээд цацруулж. Ер нь бол 60-ыг одоо дөөрөөсөн л одоо өгөөш юм уу да тэгээд. За дахиад шидээ үзүүлээ. За ингээд огцон ус цацруулаад юм зүгээр. За. Ингээд тоглоно. Уурга зүгээр кист ажиллаа. За. За залхуулж ваа. За. Энэ алга энэ том алхан хараа. За явж гинэ. За үзэгчдээ бас муу ялгаагүй. Бэлснаа сайхан ажиллаж байна. Тэгээд. Ой. Бэлснаа сайхан авч байна. За, юм жижиг алган байна. Цагаат тавьчих. За, миний хэрэглэж байгаа өгөөш гэх юм бол бэлснаа. Одоо маш жижиг номер одоо 2-0-тай халбаг байна. За, жишээ. Том дамартай жижиг халбагтай үүдэх юм бол яг таталтаа үүдэх юм бол маш удаан. Чигэд тоглох гэсэн үг. Тэгснээр ямар ч заасгад маш их хэрэгтэй болно гэсэн. За, дахиад одоо үзье да. За, хөөд шүү. За. За, өчтөө нэг мөнгө цагаан барьлаа. Мөнгө цагаан барьж байна. Ой, собственно. Too close to the flame, calling out Father, hold fast and we will watch the flames burn on and on the mountainside. Desolation comes upon the sky. Now I see fire inside the mountain. I see fire. За үзэгчдээ ингээд маань төрлийн маань одоо ээлжид газар болох одоо өгийн нуран дээр бид нэр ирээд байна. Тэгээд өгөөшний хувьд одоо бидний барих загсан төрөл гэх юм бол одоо алган загас байгаа. Өнөөдрийн хувьд гэх юм бол за тэгээ алган загсыг одоо нуурд одоо хэрхэн яаж өрөх вэ гэхээр нь бол бүх аргаар барьж болно. Одоо спиннингийн уургаар барьж болно. Мөн энэ флайинг уургаар мөн барьж болно. Тэгээ өгөөшний сонголт гэх юм бол юу ч байж болно. Одоо яг тэгэхээр одоо алган загас нь маш ховдог загас. Юу ч хамаагүй шийдсэн ч ер нь бол өнгөдөг. Тийм загас байгаа. Тэгээд өнөөдрийн хувьд гэх юм бол загсаахан идэвхтэй байна. Тэгээд нуурны гэх юм бол жоохон тийм цаг агаар нөхцөл сайхан бүрдээ салхихгүй тогтун нөхцөлд бол ер нь загас хаасаагүй ер нь бол идэвхтэй байдаг. Тэгээ бид нар яг өнөөдөр алган загас барих гад заавал завгихгүй. Тэгээ нуурынхаа нэгэн эрэхтэр ирчээд байна. Тэгээд энд мөн ялгаагүй өнөөдөр бол сайхан загас бол гарч байна. Тэгээд алган бод идэвхтэй байна. Тэгээ ихэвчлэн тэгээд ер нь жижигүүд гарч байна. Захаараа томчууд нь ер нь бол гүнээрээ л байгаа юм шиг байна. Тэгээ яг идэвхтэй явж байгаа холдоо явж байна. Тэгээд бас мөнгөн цагаан бас барьсан юм байна. Түрүү мөнгөн цагаан гэх юм бол сүргээрээ явж байна. Одоо ингээд хөөж орж ирч байна. Одоо зарим нь жоохон өгөөш голсон шигээ байж байгаа л явж байна. Зарим нь бол шууд л авч байна өнөөдөр явд бол. Тийм байна. Цурхаа бол өнөөдөр бол бид нар эргэж дагуулаа. Барилт нь маш муу байдаг. Тэгээд өнөөдөр явд сайхан алган загас, мөнгөн цагаан загсыг одоо хэрхэн барих талаар та бүхэн хараарай. Тэгээд за би өөрөө одоо загас дуурга танилцуулах юм бол юу вэ? Спиннингийн уурга. Тэгээ өгөөш гэх юм бол одоо поппер гэдэг одоо поппер нь ямар байдаг гэхээр жихгүй. Тэгээд усны мандал дээгүүр ер нь явдаг. Одоо воблерны нэг төрөл байгаа. Ер нь усны мандал дээгүүр явдаг. Тэгээд тоглоулахын хувьд бол усны мандал дээр нь угаасаа хөвж байна.
огцом таталцтай усны мандал дээр долгион үүсгэж өгнө. Тэгэхээр яадаг гэхээр ер нь бол загас маань жарахаа байна гэж андуурч одоо ямар нэгэн загсанд хөөгдөж байгаа жарахаа гэж андуурч очиж одоо өмхтөг тал байдаг. Тэгээд түрүүн бол попроор бол нэлээд гаргасан. Тэгээ одоо жоохон үсрээд эхлэх гээд ер нь төхөөд байгаа учраас лоя ургаа өгсөрчлээ. This is you ending fire, then we should all burn together. Watch the flames climb high into the night, calling out Father, oh, stand by and we will watch the flames burn over and on the mountainside. And if we should die, we should all die together. Raise a glass of wine for the last time. Holding out Father, prepare as we will watch the flames burn over and on the mountainside. Desolation comes upon the sky. Now I see fire inside the mountain. I see fire. Яс. Бондор алган байна да. За. Сайхан том алган байна. Буцаага тавьчих. Шуба. За. Surely I'll do the same. Come finding mountain holes. We got too close to the flame. Calling out Father, oh, hold fast and we will watch the flames burn over and on the mountainside. Desolation comes upon the sky. Now I see fire inside the mountain. I see fire. За үзэгчтэй ямар ч өнөөдрийн үед сайхан загасчлаа. Тэгээд загасны хувьд сайхан идэвхтэй байна. Бид нар өнөөдөр хөвчлэн одоо алган болон мөнгөн цагаан загсаа барьдалчлаа. Өгөөш бол голохгүй байна. Одоо бүх төрлийн өгөөшөө шидлээ. Тэгээд бүгдийг л авч байна. Цагаар авч гисэн одоо харж байгаа юм сайхан тогтуун байна. Тэгээд борошороо багтай сайхан өдөр загасчлаа. Тэгээд өнөөдрийн үед нэг иймэрхүү байлаа. Тэгээд зурхаа загас барьж чадсангүй. Яагаад тэгэхээр зурхаа барихын тулд заавал зав хэрэгтэй бидэнд. Тэгээд зав олддгоо одоо аялж байгаа хүмүүс маш их учраас ер нь бол зав олддгоо. Тэгээд ямар сандаа өнөөдөр эрэг дээрээс одоо алган болон мөнгөн цагаан загсыг та бүхэндээ барьж үзүүллээ. Тэгээд ийм байна. Тэгээд сайхан зөв зөкстөө загасчлаад тэгээд бүгдээр одоо хогоо аялгоо сайхан аял зугаалцгаая үзэгчтэй. Тэгээд зөв зөкстөө загасчлалын төлөө одоо бидэнд тавтаагаарай. За үзэгчтэй ингээд маань нэвтрүүлэх маань одоо үргэлжилж байна. Тэгээд бидний ирсэн газар гэх юм бол одоо Угийн нурын одоо урд ирэг дээр байрлах одоо Орхон чулуут сав газрын захиргааны одоо музей одоо сургуулийн
газар дээр ирсэн байна. Тэгээд та бүхэндээ одоо энэхүү одоо сургалтын төвийн талаар одоо танилцуулъя гэж бодлоо. Тэгээд одоо энэ одоо байгаа хоёр тал байгаа хүмүүс их юм бол одоо тухайн газрын одоо захиргаасан байна. Тэгээд за таны алдар нэр хэм бэ? Хавь Аранга аймгийн Орхон Жулууд голын савгазрын захиргааны дарга Эрдэнэ Бишрэгдэх хүн байна. Тэгээд өнөөдөр манай хамт олон энэ одоо мэдээллийн төвд сагсчлын нийт хөрөнгөний тооллого хийх үн нүрийн одоо бохирдол усны төвчний асуудлаар танилцах жуулчны баазуудын цэвэр бохир усны зайлуулалтын талаар шалга зөвлөгөө өгөх юм ажиллаар ирээд байгаа. Одоо энэ хүү сургалтын төвийн үйл ажиллагааны чиглэл нь юу юм бэ одоогоор энд байгаа? За энэ бол одоо 2005 онд JICA Японы олон улсын JICA байгууллагын тусалцаагаар байгуулагдсан үн нүрийн сургалт мэдээллийн төв гэж одоо явдаг. Өөрөөр хэлбэл үн нүрийг одоо усны түвшинг дээшлүүл, усны бохирдлыг одоо багасгах, энэ үн нүрийн экосистемийг хадгалах, үн нүрийг одоо онгон тагшин байгаагаар нь хамгаалах, за энэ үн нүрд одоо энэ нутгийн ард иргэд татан оролцуулах ийм одоо зорилгоор байгуулагдсан ийм одоо сургалт мэдээллийн төв гэж явдаг. Манай энэ одоо мэдээллийн төв манай савгазраас 2 мэргэжлээ ажилладаг. За энэ одоо Батцуур гэдэг хүн энэ одоо анх одоо энэ мэдээллийн төвийг суурийг тавилтсан одоо энэ Орхон Жулууд голын савгазрын захиргааны энэ үн нүрийн сургалт мэдээллийн төвийг хариуцсан сургагч сургалтын менежер гэсэн энэ албыг хашдаг хөө. За ахын алдар хэм бэ? За одоо хэдэн он шат тавилтж байгаа та энэ тухайн газрын? Энэ нэг одоо Батцуур гэдэг. За. За 2005-аас 2010 оны хооронд JICA олон улсын байгууллага. За манай Япон Монгол улсын засгийн газар хоорондын хэлцээрээр JICA-гийн энэ олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар энэ төв маань байгуулагдсан. За 2009 онд ашиглалтанд орсон. Тэгэхээр ч одоо үйл ажиллагаа нь одоо 9 оноос эхэлсэн гэсэн үг байна тий. Тий. Ашиглалтанд орсон. Одоо тэгээд энэ сургалт мэдээлэл одоо энэ сургалтын төвлөрөл болчихлоо ажиллаж байна бол тий. За ахын алдар хэм бэ? Ингээ сайхан танилцуулъя яаж байна. Хин? Харуул. За. Юу ийдгүү энд одоо? Би өгөн урсмын усны харуул. За. Зөв юу хэдэн оноос та энд ажиллаж байна? Одоо 2002 оноос. Нөгөө за. Энд усны харуулаар ажиллаж байгаа. Шууд нь бол 80 оноос ой цогдоход байгаль хамгаалалт хийж гаад 99 оноос улсын байцааг хийгээд 2002 оноос усны харуулаар өгөнөр усны харуулаар ажиллаж байгаа. Зөв. Та бол энд байгаа ер нь банкаа суурьж байгаа хүн ер нь сүүлийн жилүүд ер нь одоо аль жуулч төр нь хэрэг хэрж байна. Тэгээд ер нь энэ хавьд ер нь байгалийн одоо байдал одоо тэнцвэрт байдал гэдэг чинь одоо экологийн одоо нөхцөл байдал ер нь бол усны төвшин байгаа байдал нь хэрхэн өөрчлөгдөж чинь ер нь таны байгаа байдлаас усны төвшингийн хувьд бол одоо 2009 оноос бишээ. Тэг 9 оноос төвшин яг нэмэгдэж хэлж байгаа. Өнөөдрийн байдлаар болохдоо зэргүүд одоо нуурын төвшин бол 290 хүрчээд байгаа. Нөгөө зөв. Энэ сайн нэмэгдэж байгаа. Энэ хоорон тайп одоо тэр. Энэ ч одоо хөгшин орхон гол тутдаг билүү яадаг билээ. Хөгшин орхон билүү тийм. Яг дээр нэг булаг байдгийг. Энийг автай юу? Тий, удаа хэрэгт нэг булаг тэрнээс нэг жоохон тийж. Өөр нэг тийж гэдэг юм байна. Тэгээ энэ жил угаасаа хурдтай жил боллоо. Тэгээд энэ хойд одоо мэрэгэн шанаа гэж байдаг шүү тий. Тэр бараг далдраад байгаа юм шүү. Тань тий ер нь яг хурдтай дээрс л юм байхгүй. Хуучин ч одоо 7 8 дугаар чон бол ил байсан. Тэр бол усны төвшин одоо энэ дээр тоолдог. 8 дугаар чонд. Цаашаа бол 9 10 11 12 дор бүр ямар боломжгүй болсон. За баярлалаа. За миний зүүн зүүдэд залуучууд яа. За юу идэг вэ энэ газар? За би энэ сав газрын хөдөө аж ахуйн өвдөр усан амж тавьсан мэргэжилт. Тий. Тэгээд за. бидний эцгээд байж байгаа юм тгөөсөн тийм байсан. Хэд хоног энд ирээд дудаж байгаа юм уу? Ирээд нэг хонцтой. За ер нь хэд хоног төлөвлөгөөтэй байна? Ажил нь хэр бүтэж байна? Ажлууд төлөвлөсний дагуу явж байна тий. Маргааш дуусгаад буцсан да. Энэ хэд хоногоос хойш энэ байгууллагад ажиллаж байна? Би ороод удаагүй. Хавар 3 сараас орсон тий. Зөв. За өөрийгөө танилцуулна. Би нөхөн чулуусав газрын газарт олон нийт сургалт хийсэн мэргэжилтийг. Олон нийт сургалт хариулсан. За. За өөрийгөө танилцуулна. Юу идэг вэ? Мөх цэцэг гэдэг. За. Орхон Жулууд голын савгазрын захиргааны усны чанар экологийн төлбөрийн асуудал хариуцсан мэргэжилтээ. За. Хэдэн оноос ер нь ажиллаж байна тэгээд? 6 сар ажиллаж байна. За. 16 оны 1 сард орсон.
Ер нь энэхүү одоо Орхон чулуутын сав газар захиргааны үйл ажиллагаа нь хэрхэн явж байна? Хэр амжилттай явагдаж байна танах? Өнөөдрийн хувьд бид нар өдөр ирээд үйл ажиллагааныхаа дагуу баазуудаараа ялж шалгалтын ажиллаар явж байгаа. За ялж шалгалтын ажиллагаа баазуудаар яваад энийг гэрмэрүүд бас явж байгаа. Тийм үү. За. Та бүхэн энэ хүмүүстэй танилцсан байх. Тэгээд та бүхэн сонирн байх болов гэдээ орж музейг нь үзье гэсэн бодолтой байна. Тэгээд хэдүүлээ орж одоо музейг сонирхцгаая. This is you ending fire. Then we should all burn together. Watch the flames climb high into the night. Байгаль орчны яам. За Японы Жако олоодсын хамт 2005-аас 2010 оны хооронд манай энэ төсөл маань хэрэгжсэн. Тэгээ энэ 5 жилийн хугацаатай хэрэгжээд 2009 онд энэ төв маань байгуулагдаж ашиглалтанд орсон юм учиртай. За энэ төв маань гол нь одоо энэ усны шугуудын амьдрах эко юг орчинг одоо хамгаалах юм олон улсын 10 сарын гэрээ конвенц гэж байдаг. За энэ дагуу манай Монгол орны 11 нуур багтж байгаа. Тэрний нэг нь бол энэ манай Өг нуур. Тэ. Энэ 11 нуур юм аа. Энд гадарга усны сүлжээ зураг юм байна. За тэгээд Өг нуурын одоо энэ орчинд байдаг амьтад тий. Амьтад байж гэн, шууд нь байж гэн. Шууд одоо ийм шууд энэ Өг нуурт ирдэг болон дамжин өнгөрдөг. Ан амьтдын ер нь бол бүх юм байгаа юм биш тий. За тэгээд одоо энэ Монгол орны шуудын одоо энэ дайрч өнгөрдөг замууд одоо энэ тий. Тийм биш. Энэ олон улс дамжин байдаг. Эдгээр л яг энэ хүүхдүүд бол одоо энэ нутгийн иргэдийн хийсэн одоо энэ төвд зориулж билгсэн юм байна. Энэ ямар чулуунууд вэ? Энэ бол энэ нуурын маань иргэн тойронд байгаа энэ байгалийн одоо чулуу энэ эрдэс энэ чулуулгууд. За энэ орчинд нуургадаг цэцэг болоод урган болоодаа ийм юу баг. Энэ байна. Тий, адилхан. За дараагийн өрөөнд нь юу байна сонирхоо. За манай нууранд одоо амьдарч байгаа энэ үржиж байгаа загас загсны төрөл зүйл. Тий. Нийтдээ нэг 14 төрөл зүйлийн одоо загас байдаг. Өгийн нууранд ч тул байдаг гэсэн үг юм уу? Нууранд тул байхгүй шүү дээ. Юунд голдол одоо байгаад идэр өстэй. Тийм голцоо одоо энэ улааны үдэн мөнгөн цагаан алган тэгэл цурхаа сом сая орж ирдэг. Сом бай. Сазан бас байдаг үү? Сазан бай. Тий. За энэ бас зургууд нь байна. За тэгээд энэ танкин болох төр бас нөгөө энэ иргэд болоод аялагч жөөч зориулсан одоо мэдээллийн ийм танкин байгаа. Мэдээллийн танкин гэсэн үг. Тий. За энэ ямар ч яасан шиг юм бэ? За энийг яг энэ төслийн зориулж ийсэн энэ тулны энэ нуурын төвшин үү гэсэн. Тий. Энэ яасан зураг юм бэ? Та нэг танилцуулж өгөх юм. Энэ зургуудыг оноор байгаа. Тийм биш. Усны талбай баскетбол гонууд нь ингээд баскет байгаа байхгүй. Жилээр. Одоо тэгээд 2008 он юм байсан.
2007 онд ийм байсан, 95 онд ийм байсан, 1 онд ийм. Тийм байж тээ. Энэ минь ингээд хараад тийм болсон биш үү? Ингээд хараад байсан. Энэ минь ийм байсан биш үү? Өөрчлөлт. Өөрчлөлт энэ бодлоо шигдсэн биш. Байхгүй байхгүй. Тий. Одоо энэ үйл Тэр юм байна. Хамгийн дээр өсч 40. Тий. 48 оны 48. 83. 2001 он. ингээд яг энэ дараа тэр агарын юугаар Тийм ээ, агаараа сургууль л та. Тэр нь одоо өгнөрөө одоо усны төвшинг бүр нэмэгдүүлэх одоо юу шаардлагатай гэж бодож байна. Одоо усны төвшинг гол татна миний бодож байгаа бол хамгийн гол нь одоо хар хөрөнгө гэж үлдээ. Хараад тэр боолтуудыг жоохон эмгэлээ дээрээс нь одоо төв засаг хайх үзээ. Тэр тариан тал банаад одоо яагаад тэрийг жоохон яагаад гэвэл аяндаа нууч нь өөрөө нэмэгдээд нэ гэж юу? нэмэгдээд. Тэгээд 2009 онд ирээдүйг нэг инклизмисийг аваад тэгэхээр 7 хоногийн дараа 7-8 сая нэмэгдсэн гэж болсон юм шүү. Тэрнээс хойш юусаа нэмэгдээд байгаа. Харин тийм болсон тэгшээ багсаал. Энэ хотын чихэл байна да. Цэгийг үснэ. Тий. Тул гэдэг. Энд чинь одоо энэ орхон тамир гол байл л да. Тий, орхон тамир. Тий. Тэгэл одоо сэлэнгийн энэ сургалтын төв одоо хурлын танхим. Энд чинь сургалт хийн хурал семинар зохион байгуулсан тийм зориултаа. Энэ сургалт дээр өөр биш. Энэ мэдээллийн төвийг байгуулахад нөгөө өгөөний ураа мэдээллийн төвийн лого нэг уралдаан зохион байгуулсан. Тэгээ энэний одоо энэ төвс маань төрүүлж. Аль нь төрүүлсэн? Энэ. Энэ төрүүлсэн юм. Тэгээ энийг одоо лого хийсэн баг. Энэ манай өгөөний ур сумын багш Миндэ. Миндэ өргөшөө бүтээл үү. Зөвхөн логонод утсан биш үү? Заавал гэжтэй ямарчсан бидний аялал одоо үүгээр өндөрлж байна. Тэгээд одоос гараад дөрөөс 5 хоног аялал баггүй дурсамжтай сайхан хадал явдалтай сайхан байлаа бидний үед. Сайхан бүтээлийн загасч ирлээ. Яг одоо сүүлийн байрлаж байгаа газар их юм одоо та хүн сайхан дурдсан. Одоо орхон шалгууд захиргааны одоо сургалтын байран дээр байна. Өнөөдөр үйл сайхан өгөн дууран дээрээ сайхан засчлаа. Тэгээд сайхан байна. Тэгээ манай ямар байна гэнэ сая тоног аяллаа турш дээр нь ямар вэ? За сайхан аяллаа бидэд 500-аар 600 км орчим аялсан байна. Бүх төрлийн загсыг л барьлаа. Тулнаас бусдын бүгдийн л барьлаа. Сайхан боллоо энэ. Өнөөдөр ч өстөн алхам бол янз янзаар барьлаа шүү дээ. Янз янзаар барьлаа. Мөнгөн цагаан нэг ч янз янзаар барьлаа тэгээд. Энэ бол хамтлаа загасчлаа гэдэг л боллоо доо. Уурга хугартлаа загасчлаа шүү дээ. Уурга хугалцч түрүүнд тийм. Тэ нэр хугартлаа загасчлаа сайхан байна уу? Сая энэ удаагийн явалт бол дэндүү гоё болж байна. Тэгээд бороо уур сайхан яг завсрын үеэр явлаа бид нар бол сайхан бороо уургүй тий. Харин нэг сайхан яваад ирлээ. Тэгээд хамгийн гоё нь гадаа унтсан 1000 отоо зочд бодолд тансан бид нар тансаг болсод байна гэдэг. Хамгийн баяр сэтгэл бид нар хэлэх байх 1000 отоо зочд бодолд буулаа. Сайхан аялалаа энэ удаагийнх. Тэгээд дараагийн дугаард бид нар одоо ганцлын мөлдөд одоо цэнгийн усны хамгийн том загас болох одоо туул загас байна. Одоо энийг зорьсон л. Энийг зорьсон нэвтрүүлэг хийндээ тий. Бус төрлийн загас явахаа барьчлаа тий. Тий тэгээд болцсон. Тэгээд яг бас хүмүүс нэг дугаарыг хийн. Тэр нь ямар дугаар гэхээр үертэй үед одоо яа загас өрөх вэ гэдэг тий. Үертэй үед яг загас төгөмөл баригдаг загас гэх юм бол одоо сон байна. Сулбурт тэгээд одоо гутаар загас байна. Тэгээд тэднийг тий чипак энтрон тэр үертэй үед хэрхэн барих талаар та бүхэндээ ер нь одоо сонирхуулна. Тэгээд түүнээс гадна тэгээд бидний зорилт болчиход байгаа ганц зүйл байгаа энэ артлын юмтай. Энийг сайхан та бүхэндээ дараагийн дугаарт барьж үзүүлнэ. Тэгээд та бүхэн одоо суугааг нь та бүхэн одоо бидэнтэй одоо байн хамт байгаараа тэгээд уудахгүй сайхан нэвтрүүлгийг та бүхэндээ хийх болно. За тэгээд зөв зөвхөстэй дарсан төлөө одоо бидэнд хамт байгаарай.
This is you ending fire. Then we shall all burn together. Watch the flames climb high.